хувцас хэрхэн бүтхийг хамтдаа харцгаая. Өнөөдөр бүгдээрээ эрэхтэй хослол цагаан цамцнуудын хэсэгтэр нь үйлдвэрлэж үзье. Одоогийн байдлаар бол цагаан цамцааныхаа зохион бүтээлийг биелүүлээд дууссан. Эрэхтэй костюмны хэсгийн тааруултууд явж байна. За энэ бол бичаахны маань өмнөний зохион бүтээлтэй хэсэг харагдаж байна. За энд бол хатуулга наалтны хэсгүүд. За энд бол дотрын хэсгүүд харагдаж байна. За ингээд хевлээд оёход бэлэн болгоцгоё бид нар. Дэлхийн жишгт нийцсэн сороочгийн цамц үйлдвэрлэхэд шаардлагатай фолдрууд буюу аппаратнуудаар манай үйлдвэр нь бүрэн тоноглогдсон байгаа. За бүгдээрээ хамтдаа эдгээр хэрхэн ажилладгийг харцгаая. За энэ жишээлбэл кокетик их биеийг холбодог аппарат байна. За тусгай зориулалтын машинаар тохирсон градуст тохирсон цаг минутаар цамцны наалтыг наах ёстой. Үр дүнг та яг одоо харж байна. Асуух зүйл байгуул сэтгэл хэсэгт бичиж үлдээгээрэй. Би танд хувцастай холбоотой мэргэжлийн бүх зөвлөгөө өгөх бэлэн байна.